багтаа их төрсгөл хөвтэйсэн та. Юу болж өгөө жоох явчих галээд нэг тийм жоохон төрсгөөдөлтэй. Манай ээж аваар нэг 12 дахь салаад явсан. Тэгэл 6 дахь ангид төгсөөд шилжиж гараад дахиж сурвалж суугаагүй. Ямар ч явах сонирхол байхгүй болсон. Ингээл ямар ч хичээх тийм уран байхгүй болсон ч юм. Тэгэл 14 мөрөв 15 хүрээл ажил хийж эхлэв. Ганцаараа амьдарч эхэлсэн. Тэгэл зөөгч мөгч гэл. Тиймэрхүү ажлууд хийдэг байсан. Тэгэл цааш юм яа болохоор мэн одоо ингээд чиж байгаа хичээдэг гэл байдсан чинь тэгэл гин шүүхөөр л мөрлөлөө. Энд орж ирсэнтэй. Одоо энд чинь би бараг 27 жил ажиллаж байна уу? Ер нь бол янз бүрийн гэр бүлээс орж ирж байгаа хүүхдүүд, янз бүрийн насны хүүхдүүд ингээд орж ирж байгаа. Ерөнхийдөө эхлээд орж ирэхдээ бол бүр нүдэнд нь ингээд галгүй, гойныг хурсан, айдас хүдстэй. Би одоо ингээд хааштай би өнгөрсөн гэсэн бодолтой ер нь ихэнх нь тэгж орж ирдэг байсан. Энэ хүн бол жоохон ганцаарч байгаа илэрхийлж байгаа юм. Тэгмэд энэ одоо нэг юмэр ч юм дээ. Шал өөр ертөнц одоо ингээд ертөнц донд одоо гацсан хүн юм юм. Би өөрөө их жоохон татгшаа хүн. Уур дээр л жоохон. Заримдаа үе ингээд ямар ч юм контрол болоод. Айгу төргөө ууртай болчтой. Тохоо идэ байгаа хүмүүс айгу үзээд ч юм уу. Өөрөө ямар ч юм барих юу болчих хэдтэй. Тэрнээс л айгу хэвтэй. Хинч эзэж ямар ч байдалд орж болно. Тэгэхээр тэр хүүхэд насандаа тэгж гэмт хэрэгт холбогдоод ингэж байгаа тэр одоо хүүхдийн сэтгхүүг л одоо нийгмийн талаас нь маш одоо сайн харж хандаж энэ хүүхдүүдийн төлөө тэр багш нар тэр нийгмийн одоо тэр хүүхдийн байгууллагууд бүх одоо зүгээр гудамжинд тавьж байгаа хүмүүсүүд ч гэсэн маш зөв талаас нь харах хэрэгтэй гэж бодож байна. Аав гэдэг үнтэй яг 12 наснаас хойш ерөөсөө уулзахгүй жаад энэ дээр эднийг болцсон. Би ч нэг намайг би ирэхгүй болох гэж боддоос. Би ч тэр өөрөө ямар ч гавь байгаа юм бэл дотоод. Тэгэл аав шууд ирээл надтай ярилцаал. За миний хүнээ дэвэл тэгтнэ их баярлалаа. За наа явж хүүгээ март тавин байна гэл. Их баярлалаа. Манай ач тэгэл ажилдаа авч ирчихэл. Надтай ерөөсөө нэг амьд харилцаж нэг удаа яг тийм дотн аав хүүгийн тийм яриа хийж үдчихэж байгаагүй. Имитимийн гарал тэгэл би үн аавд хэлэхээс илүү сүултээ ингээд аавд хэлэхээс имийгээд нуугаад жоохон өөрөө шийдэхийг хичээдэг байсан. Тэрэнд аягүй их гомддог байсан. Ээжтэй л аягүй хитэгтэй. Ингээл намайг гэл ингээл ажилд үлээл ингээл дүүбтэрийн төлөө гоцогт би энэ чинээс бол чармахтай натаа л гомдсон аягүй хаанустай. Тахандаж ярилцж ажил уучлахгүй чадаагүй л юмээс. Тэгээ ингээд толоод ирэхээр саамнаас ивлээ гарч өгөхгүй. Тэгэл яг тэр үед үнэхээр яг ээж өөр салаагүй ингээд байсан бол тэгэл энд ингээд сууж явахгүйсэн байх. Энэ суухын хооронд хичээлд яваад сорхнуудаа сураал явж байгаасан байх гэж аяг боддог байсан. Гэтэ дагаазаас ээж авдаа буруугаа өгдөг. Миний ч гэсэн буруу энэ байгаа. Тэрийгээс аяг хөөрөлдөг. Хөрөдлөө гараад шууд сурна л гэж бодож байгаа. Тэгээ сураал төгсөөл барилгын инженерээр явбал ажил мэргэжилтэд өөрийн гэсэн зорилготой нэг хөрхөн тийм охинтой болол. Тэгээ охиндоо бүх амьдралаа зориулна гэж